За сайн байцгаана уу? Буудлагын спортоор хичээлж байгаа хүүхдүүдэд зориулсан 4-р удаагийн хичээл эхлэх гэж байна. За өнөөдрийн хичээлээр гар болон хөлний дасгалуудыг хийж үзүүлнэ. За бэлтгэл эхлэхийн өмнө бие халаалтыг зайлшгүй хийсэн байх ёстой. За өнөөдрийн дасгалыг Сонгон найрхан дүүргийн өсвөрийн тамирчин Ууганбаатар хийж гүйцэтгэнэ. За 1-р дасгал basic squat, үндсэн суулт. За үүнийг 1 минутын хугацаатай хийнэ. За суулт хийхдээ суусан байх үед гуй, шал хоёр параллел байхаар ийм хэмжээтэй мэдэрч хийгээрэй. За хагас дутуу суух эсвэл бүр мөсөн лав суух хоёрт суулт хийсэн тооцогдохгүй, буюу буруу хийгдсэн үр дүнгүй гэсэн үг шүү. За 2-р дасгал kickback squat. За squat суулт хийнгээ нэг хөлийг арагшаага жиих. За нэг жоох удаахан хийж болно. За өгзөгний булчин бол нэлээд чангарч өгстэй. За нэг хөл дээрээ 1 минут, нөгөө хөл дээрээ бас 1 минут. За суултаа гүйцэд суугаараа угнаа. Өөрийгөө сайн хянаад мэдэрч хийгээрэй. За 3-р дасгал хөл хавсарч narrow squat, хөл хавсар суулт хийх. За мөн адил суултууд бүгдээрээ гуй, шал хоёр параллел байх хэмжээнд суултаа гүйцэтгэнэ. Тэгжээд сая үр дүнтэй зөв хийгдсэн гэсэн үг. За одоо ингээд 4-р дасгал нь мөрний дасгал руу оръё. За одоо бага хэмжээний ачаа гантел барьчих хэрэгтэй. За хоёр гарыг дээш нь өргөөд за буулгахдаа тохой мөрнөөс доош орохгүй ийм хэмжээнд за гантела гараа урагшаа. За энэ дасгалыг бас 1 минутын хугацаанд хийгээд завсарлаарай. За дараагийн дасгал 2 гарыг хажуугаас шулуун өргөж мөрний төвшөнд барина. За өргөхдөө амьсгал авч, буулгахдаа амьсгалаа гаргах ёстой. За энэ бол мөр гарын хүчийг сайжруулах дасгал байгаа. За үүнийг бас 1 минутын турш хийнэ. За 3-р дасгал урдаас 2 гарыг гантелтэй 2 гараа өргөөд за үүнийг бас удаахан жоохон барилттай хийгээрэй. За үүнийг бас 1 минутын хугацаанд хийж гүйцэтгээд завсарлаж болно. За эдгээр 6 дасгалыг хийж гүйцэтгээд минутын амралт аваад дахин эхнээс нь хийж гүйцэтгэх маягаар 4 удаа давталттай хийгээрэй. За хийж дууссаныхаа дараа заавал сонголт болон тайвшруулах дасгалыг хийж бэлтгэлийг дуусгана. За өнөөдрийн хичээлд анхаарал тавьсанд баярлалаа.